Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр After Effects гэмэх Adobe фирмийн гаргадаг хамгийн хүчирхэг програмуудын нэг. За одоо энэхүү програмыг Adobe фирм маань 25 жилийн турш хөгжүүлэн ирсэн байна. Энэ програмын үндсэн зорилго нь бол видеод чимэглэл хийх, видеог хүснээр чимэглэнэ гэсэн үг тийм. За тэгээд visual effect, анимац, post production хийхэд зориулсан програм юм аа. Энэ програмыг хамгийн өргөнөөр ашигладаг төрлүүд нь бол ерөөсөө кино, реклам, телевизийн нэвтрүүлгүүд, тэгээд телевизийн шторкууд юу гэдгийг ер нь бол видеоны маш нарийн хийцлүүдийг зөвхөн Adobe After Effects-ээр хийгддэг байгаа. After Effects гэдэг маань Adobe фирмийн гаргадаг Premiere гэдэг програм дээр нэмэгдээд Adobe Photoshop-ийн боломжуудыг нэмсэнтэй дүүцхүүц тийм програм байгаа. За энэ яг юу гэдэг вэ гэхээр Adobe Premiere маань шугам бус монтаж буюу видео дүрслэлийг монтажлах зорилттой байгаа тийм. Видеон дээр Photoshop-ийн боломжит бүх үйлдэлүүдийг хийж болно гэсэн үг. Photoshop маань болохоор зурган дээр бүх үйлдэлүүдийг хийх боломжтой бол After Effects маань видеон дээр Photoshop-ийн бүх хийж чадах зүйлсийг бүгдийг хийнэ гэсэн. За тэгээд энэ зураг хольж, бэлэн бэлтцүүд хольж өөрөө visual effect хийх гадна өөрөөсөө дахиад асар их зүйлсийг бүтээж чаддаг байгаа. За энэ үндсэн боломжууд дотор 2D вектор анимацууд, 3D анимацууд, за тэгээд дүрийн анимацууд, kinetic typography буюу тексттэй ажиллах текст typography, kinetic typography, за visual effect-үүд visual effect нь утаа, гал, дэлбэрэлт, дүрс мөрдөх, за масклах, фон солих, объект устгах, ногоон фоноос цоолох гэдэг маш олон технологиудыг ингээд пост продакшн болгоод ингээд бүхэл видеоны бүхэл төрөлд ингээд оруулах боломжтой програм байгаа. За энэ програм маань ер нь бол маш нүсэр том програм, чадвар нь ч гэсэн маш нүсэр. За тэгээд энэ програм маань өөрөө ингээд янз бүрийн асар их олон плагинуудыг өөртөө суулгаад тэгээд улам хүчрхэг болгож ашиглаж болдог. За тэгээд энэ програмынхаа эхний хичээлээр нь ингээд After Effects дотор багтдаг үндсэн бүх функцүүдийг нарийн тайлбарлаад явсан байгаа. За энэ хичээлийнхээ багтаамжаар болохоор ерөнхийд нь програмынхаа интерфейсийг ерөнхийд нь тайлбарлаж байна. За тэгээд key үүсгэх, за тэгээд trackmate, mask, camera, pen tool, gradient, trackmate, null object, бусад програмуудтай хамтран ажиллах, за тэгээд скриптүүд, trim path, merge path, path буюу зам, за parent link-ээр холбох, тэгээд 3D орчин үүсгэх, rotoscope буюу rotoscope гэдэг дурын видеоноос хүссэн объектоо сонгож авах, за motion track буюу тодорхой дүрсийг мөрдөх, за тэгээд дүрс тогтворжуулах, нүүр дагаж хөдлөх, камер 3D камер track хийх буюу 3D камерыг мөрдөх, ногоон фоноос цоолох, за тэгээд animation tool, за тэгээд After Effects-ийн ажиллагаагаа хэрхэн видео болгож гаргах гэх мэтлэн After Effects-ийн бүхэл үндсэн боломжуудыг бүгдийг тайлбарласан байгаа. За та бүхэн энэ хичээл хүлээж авснаар After Effects-ийн үндсэн ойлголтыг бүгдийг сурнаа гэсэн үг. За хичээлээ үзэх явцдаа та бүхэн хамгийн гол нь маш их давтаж үдсэн түүл багаж юу гэдгийг бүгдийг яг өөрийн болгож эзэмшээд өөрсдөндөө дасгал ажлыг давтан хийгээрэй. За ингэснээр та тухайн түүл эффект юу гэдгийг бүгдийг яг өөрөмшүүлж өөрөө болгож аавна гэсэн. За ингэснээр тэгээ та бүхэн өөрийн хүссэн эффект түүлийг ямар ч видео дүрсэн дээр ашиглаж болох тийм дадлаг туршлагыг олж байгаа учраас хамгийн гол нь дасгал хийх нь маш чухал юм шүү. За ингээд та бүхэнтэй амжилт хүсье. За ингээд та бүхэн хичээлээ ингээд хүлээн аваад шамдан солилцаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.